За сайн бацгаана уу. Ассаламу алейкум. За манай улсын хувьд бас нүүдэлчин соёлтой ахан дүүсийн барилга тогтоосон казак түмэн. За казак түмний одоо хөгжлийн асуудал бол бас энэ улсын хурлаар орж ирж байгаа нэг чухал. 1990-ад оны ихэнх үед бас Монгол улс арчлал чөлөөт нийгмийн тогтолцоо руу шилжихтэй зэрэгцээд олон мянган бас казак иргэд Казахстан улс руу бас нүүдлэж зарим буцаж ирж ирсэн. Тэгэхээр ер нь бол бусад улстай харьцуулахад бол манай улсад хоёр улсын кейс байгаа. Нэг нь болохоор Казахстан, нөгөөх нь болохоор Монгол иргэд олоороо аж төрж амьдарч байгаа бүгд найрамдах Солонгос улс буюу Өмнөд Солонгос улс байгаа. Тэр утгаараа бол яг энэ аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороогоор хилцэгдээд орж ирж байгаа энэ асуудлыг улсын хурал сойрхон батлах нь зүйтэй гэж дэмжиж байгаамаа. За ажлын хэсгээс асуухад манай улсын иргэд бас одоо Турк, Америкийн нэгдсэн улс бусад улсуудад ажиллаж амьдарч байгаа. Тэгэхээр ер нь бол Казахстан улстай хийх энэ гэрээтэй сойрхон батлагдах энэ гэрээтэй ижил төрлийн цаашлаад хідэн улстай Монгол улсын иргэдийн одоо ажиллаж амьдарсан нийгмийн даатгалын шимтгэл төгссөн хугацааг нэгтгэн тооцоолох ийм судалгаа байгаа вэ гэдэг асуултыг асуумаар байна. Бүрөвдөж дарга. Ажлын хэсгээс. За ажлын хэсгийн хариулъя. Дөрөвдүгээр энэ дэр. Нэрээ хэлээд хариулаарай. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга мөнхцүүл гишүүний асуултанд хариулъя. За Монгол улсын засгийн газар хоёр талд хамтын хэлэлцээрээр бүгд найрамдах Австри улс, Оросын холбооны улс, Австралийн холбооны улсуудтай хэлэлцээр хийх төвшөнд буюу эцсийн шатанд байна. За одоогийн байдлаар батлагдсан хэлэлцээр бүгд найрамдах Польш улс, Чех улс, за мөн түүнчлэн бүгд найрамдах Солонгос улс дээр харилцан шимтгэл чөлөөлөх ийм хэлэлцээртэй байна. Бүгд найрамдах Унгар улстай хэлэлцээр бас батлагдсан. За цаашдаа бидний зорж байгаа асуудал маань юу гэхээр Америкийн нэгдсэн улсад амьдарч байгаа монголчууд Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдарч байгаад буцаж эх орондоо ирэх тохиолдолд Америкийн нэгдсэн улсын Social Security систем төлсөн тэр даатгалыг мөнгийг буцааж олгуулах талаар хэлэлцээлийн шимтгэлийг хоёр тал зэрэг төлөхгүй байх гэсэн хэлэлцээрийн хэлбэрийг бас батлуулахаар Монгол улсаас Америк нэгдсэн улсад элчин сайдын яамаар дамжуулан бас нэлээд эрчимтэй холбооны тухайн улсын одоо засгийн газартай хэлэлцэж байгааг бас ташрамд дурдъя. За мөн түүнчлэн Канада, Швед, Австри улсуудад бол Канада, Швед улсуудад хэлэлцээрийн саналын хүсэлтийг тавьсан холбогдох талуудаас хэлэлцээрийг одоо бид нар судалж байна гэсэн хариу өгсөн байгаа. Асуудлын гол нь хаанч шимтгэл төлсөн бай тэтгэврт гарах үедээ хоёр талаасаа тэтгэврээ авах юм үндсэн зохицуулалт бүхий хэлэлцээрийг Монгол улсын засгийн газраас санал болгож ажиллаж байгаа. За Эрдэнэт гишүүн тодруулъя. Мөнхцөл дарга байж байгаа. За ер нь бол энэ хилийн чандад ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн тоо бол гадаадын яамнаас авагдсан өнгөрсөн жилийн тоогоор бол нэг 230-аас 40 орчим мянга байна гэж үзэж байгаа. Хилийн чандад байгаа монголчуудын хувьд бол үнэхээр бас бор зүрхээрээ ажиллаж амьдарч суурч болсорч байгаа. Тэр тусмаа бүгд найрамдах Солонгос улс болон Америкийн нэгдсэн улсуудад бас аль бие усны одоо эрхтэйгээр биш одоо хашлан дотор хэлэхэд одоо хууль бусаар гэж нэрлэгдээд байгаа. Энэ одоо хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс байгаа. Ер нь бол хилийн чандад ажиллаж байгаа Монгол улсын иргэд жилдээ асар хэмжээний мөнгөн гуйвуулгыг Монгол улс руугаа шилжүүлж байгаа. Энэ нь бол шууд болон шууд ус утгаараа Монголын эдийн засагт валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэх маш том боломж болж байгаа шүү. Энэ утгаараа бол эх орноос хол хилийн чандад хүний нутаг, хүний хушуунд ажиллаж амьдарч байгаа Монгол улсын иргэдэд дэмжих. За ажлын хэсгийн дөрөвдүгээр микрофон. За 23 оны эцсийн байдлаар Монгол улсын гадаад хэргийн яамнаас гаргасан тоо баримтаар нийт 208 мянган Монгол улсын иргэн гадаад улсад
оршин сууж байгаагаас албан ёсны хөдөлмөр эрхэлж байгаа нь 119 мянга буюу 50 орчим хувьтай л гэсэн юм мэдээлэл байгаа. Тэгэхээр ерөнхийдөө Монгол улсын иргэн одоо эрх зүйн ямар статусаар тухайн оронд амьдарч байгаагаас үл шалтгаалаад хэрвээ татвар нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа бол түүндээ ногдох нийгмийн хамгааллын баталгаагаа одоо шаардах эрхийг хангуулах чиглэлээр л бид хилцээрийгээ санал тавьж ингэж явж байгаа. За бусад улсуудын зүгээс бол албан ёсоор амьдарч байгаа иргэнд илүү нийгмийн хамгааллыг үзүүлэх гэсэн ийм чиглэл баримталдаг. За гисэн хэдий боловч бид нэр үйлдвэрлэлийн ослын даатгал, за эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчлэхээ зэрэг энэ наад захын хүний эрхийн асуудлууд дээр бас санал тавьж ажилладаг. Тэгэхээр Солонгос улсад бол хамгийн нааштай хилцээрийн хувьд Солонгост ажиллаж байгаад буцаж хилээр гарсан тохиолдолд төлсөн шимтгэлээ бүгдийг авчиж байгаа. За сайн зургийн